Өстой гоё. Тийм. Юу зааж өгч байна? Мэдгүрэл хичээл хийх байгаа. За хичээл хийх дургүй юу? Тарга. Үнэн дургүй юу? Тарга. Тоолж чадахгүй юм биш үстэй. Алуу тоолох. Ийлээд 39 хүртэл тоолж. За тоолчихаа байна. 1 2 3 4 5 6 7 Таны бодлоор боловсрал гэж юу хэлдэг вэ? Боловсрал хэмээх үгийг тол бичигт хүнийг бие сэтгэлийн хувьд цогц хөгжүүлж, хувь хүнд буй үнэт чанар, авьяас бэлгийг нээн өнгөлж тордохыг хэлнэ гэсэн байдаг. Бид нөгөө хүүхэд нас богинохон байдгийг мэдтгүү. Хүүхдээ хитрхийн эрт хэрсүү суулгах гэж ингээд хүүхэд насыг хулгайлцдаг эцэг эхчүүд бид нар чинь мэдтгүү шүү дээ. Жишээлбэл сүүлийн үед мөнгө боломжтой хүмүүс яаж юм гэхээр хүүхдээ хар нэлхт нь гадаад руу явуулчих. Хэрсүү суулгаж гадаад хэл үзүүлэх гэж байгаа нь энэ. Өнөөдөр бол аваачид нялхамтанд монголоор хэлд орж ухаарт бодож сэтгэд сураагүй байхад нь дээрээс нь хэл заагаад хүүхдээ энэ бол хүүхдийн боловсролтой болгож байгаа биш. Хүүхдийн сэтгэлгээг нь зогсон, царцсан байдал оруулж байгаа юм гэдгийг энэ үзэгт өмнө ухаараасаа. Одоогийн манай зарим эцэг эхчүүдийн хийгээд байгаа юм болох төр чинь хүүхдээ бол хитрт ямар ч хүүхэд нас өгөхгүй шүү дээ. 5 6 таа байхад нь бол хүүхдээ бүр хүчээр тийм үү? Уг нь бол манай би бол боддог. Ер нь бол хүүхэд бол 8 нас хүртэл байгаад 10 жилийн дотор бол хангалттай юмаа сураад энэ зөв юм систем явж ирсэн байхгүй юу? Тэрийг бол зориуд одоо ердөөсө 6 настай басна. Тэгээд 12 жил явна гэдэг бол энэ бол ердөөсөө тэр хүүхдийн өөр одоо цэцэг ургах гэдэг ингээд байж байгаа чинь цэцгийг бол ургуулахгүй нэг юм бүр ургачихвэ гэсэн юм шиг юм жижиг хайрцагын дотор хийгээд байгаа байхгүй юу? Тэгээд өөр бол нарны энерги өөр юм авахгүйгээр зөвхөн болоод энд нь толь тусгаад тийм үү? Нэг чийдагсаад тийм үү? Тэрүүгээр ингэж ургуулдаг ингээд оролдоод байгаа систем шүү гэдэг нь манай эцэг эхчүүд сайн олж ирдэг. Манай охин чинь ерөөсөө их Монголд хайртай. Ерөөсөө гадаад тасчихгүй юм чи 16 настай хат наваа явсан анх. Тэгэл ерөөсөө тасахгүй байсараа байгаад сая одоо 18 хүрээл 11 жилээ төгсөөл тэгэл тэнд их сургуульд оруулъя гэсэн чи үгүй ээж би Монголдоо л байна. Би Монголдоо сургуульд орно. Би Монголдоо амьдрна. Тэрний зүтгэждэг. Тэгэхээр ч гэсэн яаж болохгүй. Тэгээд энэ сая авчираад хичээл сургууль нь эхэлсэн байсан юм чи яхав та. Хоцрол ирээд охиныхаа юуг бодоод энд нь оруулсан. Тэгээд сайхан л байх шиг шүү дээ. Нэг л их Монголтой хайртай охинтой шүү дээ би ч одоо. Шүү. Тий? Нэг ч гэсэн Монгол та хайртай охины зүрх цохилж ийнэ гэж байна. Тэгэл бичсэн шүлэг мүлэг юм хүмүүс айгүй тийм их оромж. Айгүй их оромж юм бичдэг шүү дээ. Их гоё юм бичдэг. Би одоо мэдсэн бол ганц шүлэг нь аваад ирдэг гэж одоо тэгээд сансангүй. Тэгээ манай дунд охин Сэми маань Саманд гэдэг шүү дээ. Саманд маань одоо бас Монголтой хайртай. Тийш Монгол төрж өссөн юм чи яах юм бэ? Би эмч болно. Би юм косметик аппаресны эмч болно. Би Монголдоо тий косметик Монголдоо баймаар гоё эмнэлэг нээн. Монголдоо нээн л гэдэг байгаа. Герман мөр юу ярихгүй ш. Монголдоо нээн л. Энэ бас чиний үүрэг их байгаа л да. Энд төрж өссөн энэ Монгол ах вэ гэдэг чи ямар гоё гэж. Манай хүүхдүүд одоо тэнд ямар хүүхдүүд үнэхээр ялгардаг. Тэр сэтгэхүү, тэр хүнтэй харьцах, тэр задарсан задаргаа ингээд чөлөөт байдал шал өөр. Тэгээ би Монголд өсгөж, Монголынхаа нэрээ өстой шаран донд өсгөж, төрүүлж өсгөж тэр хувь хүний бий олсондоо би айгүй баярлдаг. Нэрээ. Тэнд төрөө тэнд өссөн бол шал өөр хүн болох гэсэн нэрээ. Үнэхээр гоё. Манай Монгол ах бол хүнийг хүн болгож хүмүүжүүлчихт юм байна энд нь. Тэргээр бол бүр бусад орноос эрс ялгарна. Гент нь ч хийж магадгүй тийм. Бүр эртнээсээ нөгөө нүүдэлчний иргэншилтэй байсан учраас энэ тэнд ягаал ингээл ямар ч газар дасан зогцох тэгээ айлгаа тулгарсан юмыг нөгөө яаж давж туулах гэл ингээл. Тэгээ би тэндээ хүүхдүүд энд өсгсөндөө их баярлдаг шүү дээ. Тийм. Тэгээд миний өөрөө ядгалт. Би өөрөө олсон. Тийм учраас бусдын одоо энэ стандарт ус шийдэг би дандаа дэмждэг. Өөр тавиланг яах гэж нэг хэвэн судах гэдэг. Одоо хэдэн 100 мянган хүүхэд дунд сургууль төгсөөд хэдэн тэндээсээ өрсөлдөд дээд сургуульд ороод тэндээсээ гарч ирээд ингээд нэг юм доктор боллоо гэдэг ингээд явлаа гэхэд энэ чи тэр хүнд л арай илүү хүндлэгтгэл тийм хүн болж байна гэсэн үг. Яг үнэтэй. Тэрэнд бэлтгэж өгөх юм байхгүй тийм. Өөрөөр боол бид нар өөрсдөө өөрийн мэдлэгээр хүүхдүүдэд боол болгож бэлтгэж. Чадварны хооронд жишээлбэл бид нар боол болохын тулд яах вэ гэдэг гаргалах нь хүн амынхан боловсрол эрүүл мэндийг тэднэрээр гар дүрүүлдэг болох хэрэгтэй байхгүй юу да. Бид нар өөрсдөө мэддэг. Одоо манай хүүхэд залуучуудын хүмүүжил боловсролыг үнэхээр
тэд аимшигтай зэрэмдэглэлээ шүү дээ энэ 20 жил. Тэд нар бол одоо үндсэндээ бол бидний яриад энэ сууж байгаа юмнуудыг ихэнхийг нь ойлгох чадваргүй болгож штэ одоо бол ер нь тэгээд бид нар одоо зөвхөн яагаад гişүүд хийх байгаа яагаад ингэж байгаа юу энэ л угаасаа тэдэрт ойлгохгүй тэд хамгийн муу банкир ойлгохгүй шүү. Тэдэрт угаасаа зааж өгөөгүй юм чинь нөгөө бид түрүү ярьсан штэ Харвардын сургуульд бол одоо өнөөдөр экономиксаа сурж байгаа эдийн засгийн боловсрол эзэмших гэж байгаа 700 оюутан бол хичээл хийж штэ. Та нарын заагаад байгаа энэ economics гэдэг энэ орчин үеийн энэ одоо монетарист бол эдийн засаг мөнгөний олж худлаа юм байна. Энэ чинь та нарын энэ хүн төрөлхтөнд мөнгө хүлдэг энэ бол одоо нийгмийн тогтолцоогоор бид нар нийгмийн одоо тэгш бус ийм байдлыг бол байнгын мөнгөжүүлэхэд чиглэсэн ийм бодлого юм байна. Дэлхийн нийтийн бүх энэ эдийн засгийн энэ болж байгаа бүх энэ үзэгдэл эмс үзэгдлийг ойлгох ийм хүнд ич бүрэн мэдлэг өгдөг юм байна. Баахан олон цуглуулга мэдлэгтэй байдаг. Гэвч тэрийг бүтэн зураг болгож харж чадахгүй байгаа байхгүй да. Тэрийг хийгээд сая өнөөдөр сургуулийнхаа удирдлагад тийм үү? Тодорхой одоо чинь бид нар бол одоо тэр Гергори Менкю гэж бол одоо бүр Нобелийн шагналт эдийн засгийн заадаг энэ хичээл суухгүй. Энэ чинь шинжлэх ухаан биш ээ. Энэ чинь шашаан гэдэг тийм үстэй. Бидний суухгүй. Энийг бол одоо манайх ойлгох хэрэгтэй шүү дээ. Үнэхээр тэр одоо юу гэдэг Харвардаар тэр баримжаа авдаг нөхдүүд бол шинжлэх ухааны ололт нээлтний нүрэ гайхамшигтай биднэрт эрэхтэй хүнд болчдөг. Хүн төрөлхтөн харьцангуй эрүүл өртөөлж ирсэн байхгүй. Шинжлэх ухаан хүртэл тэгвэл өнөөдөр шинжлэх ухаан хөгжлөө. Шинжилгээний төвшин сайн болсон. Харин эмнэлхүүн буюу нөгөө л нэг утга учир дээр ахаал хүрэхгүй шүү дээ. Нөгөө мөн чанараа олж танихгүй байгаа учраас шинж чанарыг эгээч чадахгүй. Зөвхөн шинж чанарын үзэгдэл төдийл байгаа. Тэгэхээр энэ дээр яагаад бид нар гүн арай жоохон таны нөгөө хувь хүн чиглэлрүү чихээ хандуулж болохгүй. Учиргүй ингээ хаагаад байгаа. Шинжлэх ухааны судалгааны одоо хэмжүүр гэдэг бол маш материалист хэмжүүр шүү дээ. Миний ойлгож байгаагаар. Тэгээд яг таны хэлж байгаа шиг шинжлэх ухаан маш их зүйл хийсэн боловч эргээд маш их гай авчирсан. Ямар гай авчирсан бэ гэхээр хүн төрөлхтнийг тэр чигээр нь материалист болгож өөрөөсөө ерөөсөө. Бид нар бол шинжлэх ухаанаар нотлогдсон юм уу нүдэндээ барьж гартаа барьж нүдэндээ үзэгддэг болгонд л итгэдэг бос юмд итгэдэггүй болж өөрсөн байхгүй. Манай хүүхдийн 1-р сургуульд явсан чинь юу болоод байна? Манай хүүхд сантад явсан чинь яагаад байна? Манай хүүхд Америкийн скул, интернэшнл скулд явсан чинь юу болоод байна? 5 настай хүүхдийн минь ингээд энэ өвлийн хүүтэнд өвчин тусгаад явуулж байгааг нь цаана ер нь миний хүү юу сураад байна? Миний охин юу сураад байна? Тэгэхээр бид нэг бас нэг юм ажиглахаар эцэг эхчүүд нөгөө энэ их хүчтэй колоничдын тогтолцоо орж ирээд бүгдийн нөгөө ингээд нөгөө өнгө талхны төлөө явуулчихгууд аюулгүй олон гэр бүлээр юу ажиглагддаг гэхээр өөрөө 300 мянган төгрөгийн цалинтай мөртлөө хүүхдээ сард 300 мянган төгрөг төлөө сургаж байгаа өрөнд баригдсан монголчууд дүүрэн болчиход байгаа. Тэр бүхний цаана хөөрхий тэр эцэг эхчүүдийн сэтгэл нь юу вэ гэхээр миний хүүхд бусдаас хоцорч хөдөө. Энэ дэлхийн стандартын амьдрал юмнаас хоцроод миний хүүхд ингээд өнгөрч хөдөө гэсэн хөөрхий арга ядсан бачимдал бүр өөр гарц байхгүй учраас тэгээд байгаа болохоос чадраа тэмцээд байгаа болохоос биш. Яг үнэндээ одоо бидний яриад байгаагаар боловсролыг хамгийн сайн өгөх хүн чинь эцэгчин юм шүү. Их та өөрөө юм шүү. Хөгжлийг хамгийн сайн өгөх хүн чинь эцэг та өөрөө юм шүү. Түүний дараа одоогийн та нарын боловсрол гэж ойлгоод байгаа. Харин колониччдээд энийг л та нар сурахгүй бол хэн ч биш шүү гэж ингэж хүн сүрэг болгох гэдэг юм чинь бол явж өрөвдмөр хоолоо олж идэх хүн сүргийн аргачлал шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй юу? Яг л юм чинь дэлхийн боолын зах зээл болж шүү. Тэгээ дэлхийн боолын зах зээлийн стандартаар дамжаад хив дээшээ гарсан ийм шалгуур тавьчих шүү дээ. За тэр хүртэлгүүнэ. Төрөж өснийг нь ийм амьдралаар амьдруулна гэхээр 7 тэр ганцхан монголчууд шүү. 7 тэргүүгээр хүч авах гэдэг боловсролын тогтолцоо. Бүх хүүхдэл боловсрол олж байгаа юм тийм. Хойдрал хөөж байгаа байхгүй. Хамгийн гол өрдөөсөө өнөөдрийн манай нийгэмд тулгараад байгаа гол үзэл санааны хамгийн чухал одоо хүмүүс төрөх юм бол бид нар оюун санааны энэ боолчлол, энэ колончлоос гарах хэрэгтэй байна. Бид нар хойд үе ийм бол оюун санааны боолчлол, колончлолд орж байгааг бид нар олж харах хэрэгтэй байна. Энтэй бид нар бол хүн бүхэн идэвхтэй байр суурь энэ бүхэн тэмцэх хэрэгтэй байна гэдэг энэ л санаа шүү дээ гол. Тийм юм байна. Одоо жишээлбэл бүх нийтийн албан боловсрол гэдэг бол сургуулийн системд эднийг сургуультай амьтжиг болгохтой сайн амьдралд яг хэрэгтэй зүйлийг зааж сургадгүй гэдгийг ухамсарч ойлгох хэрэгтэй. Жишээлбэл одоо тэгж шүү дээ. Одоо гэртээ 1 сая
1.5 сая хүүхэд эцэгчүүдээр хичээл заалгаж боловсрол болж байгаа ба ийм төвшин хүртлээр гэрийн боловсрол 100% өсөж байна гэж. Одоо энэ өрнөд гарч байгаа үзэгдэл шүү дээ. Тэрнээс бүдэлг орно шүү дээ. Өнгөрсөн сард боловсролын хэвлэлд нэгэн гайхамшигтай мэдээ гарсан ба тэнд гэртээ боловсрол олж байгаа хүүхдүүд сэтгэн бодох чадвараа улсын сургуульд явдаг үед ингэнээс 5. Тэр их 10 жилээр төрүүлж байна. Өөрөөр хэлбэл улсын боловсролын систем гэдэг бол манай бүр одоо хөгжингөө Англид, Америкт шүү дээ тийм. Ерөөсөө боловсрол өгөхгүй байна гэх. Ер нь бол яг энэ хүмүүсийг бөөндөж нэг ангид цуглаж нэг стандартаар болгож байгаа. Энэ бол бүх нийтийн боловсрол гэж бидэд ойлгуулад байгаа. Энэ юм бол 130 жилийн настай л шүү дээ угаасаа. Таны үеийнхний нийтлэг түүхэнд одоо бэл бэнчинтэй чадaltaй айлын хүүхдүүд сургууль номд явдггүй. Аав ээж нь одоо боломжгүй байдаг юм уу, амьдрал жоохон таархан хүүхдүүдээр хүмүүсийн хүүхдүүдээ явуулж тэр сургуулийн орон тоог бүгэлдэг байсан гэж юм яриа их байдгийн. Тэр үнний хувьдтэй л да. Юу нөгөө бүх нийтийн 4 жилийн боловсрол гэдэг нь ороогүй, team системд ороогүй байсан учраас элслийн төлөвлөгөөг цөөн хүүхдүүд нэг ангиар бодож сум сумд өгдөг ийм нэг тухайн үеийн төлөвлөгөө байж л дээ. Тэгэхээр тэр төлөвлөгөөний 20-30 хүүхдийг гүйцээх гэж нэлээд сумын захиргаа, багийн захиргаа, сургуулийн захирал багш нарын нэлээд хууль алдсан ажил байсан юм да. Тэдний оюун санааг бол чөлөөтэй хөгжих боломжийг нь тавьж өгөхгүйгээр тэрийг хайрцагж байгаа. Өрдөөс хайрцаглах тухай асуудал байхгүй. Энэ имийг л чи бол зөв гэж энэс илүү одоо үнэн гэж байхгүй. Чиний тухай бодож хэрэггүй. Энэ бол гарцаагүй туйлын юм. Гарцаагүй энэ бол туйлын юм. Энэ имийг бол нийгмийн оюун санааны удирдлага гэдэг имийг хамгийн гол чухал юмнууд нь болохоор нэгдүгээр боловсрол, хоёрдугаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл. Макамнет малыг оруулаад, шалаад, ягаад зэрэглээ дугаарлаад яадаг шиг ерөнхий систем байгаа. Гэтэ тэр хүний оюун ухаан. Оюун ухааныг тий. Яг энэ систем рүү оруулаад эхлээл тогон зохиолоод яадаг ингээл жижиг хамгийн сүлд яадаг. Ийм ижлэх хүмүүс ингэ гараад. Тий. Ийм ижлэх хүмүүс. Тэгээ бүгдээ арчлал мундаг гэж ойлгодог ч юм уу. Тий. Яадаг ч юм тий. Ертөнцийн мөн чанарыг ойлгодог. Ийм л ийгүүл систем юм байна л гэж ойлгоод байна. Тэгээ мэдээж юм хүн боловсрож ажиллах юм тийм ээ. Өнөөдөр ядаж хадаас тэгшин хадаа сурж байгаа хүнийг хадаас тэгшин хадаж сурахын тулд бас л тодорхой боловсрол өгчлөө юм л. Тэгээд боловсрол бол хөгжлийн нэг юм гарцаагүй нэг хэсэг. Тулгуурах нэг л. Тэгээд хүнээ хөгжүүлэх ёстой. Хүнээ хөгжүүлэхийн тулд яаж юм ойддаг хүн хөгжүүлэх юм уу, юм хаддаг хүн. Тэр түрүүний иргэн хөгжлийн програм нь юу вэ? Бодлогын дагуу. Тэгвэл нэг хэсэг манайхан чинь хуульч баахан хуульч гараад эдийн засагч гэж мэрэгжил гараад боловсон хүчнээ бодлогогүй бэлддэг те бодлогогүй бэлддэг. Ардчил, неолиберал үзэл. Одоо чи эдийн засгийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэн дээр тогтсон чөлөөт зах зээлийн онол. Тэгээд мөнгөөр юмыг аягүй зөв шийдчихдэг монетарист онолч гэдэг юм уу. Ийм баахан залилангийн юмар тарих угаад бүхэл бүтэн эдийн засагч нэртэй. Энэ эдийн засгийн нэртэй хүмүүсийн юмыг араас нь хийсэн гэрээлэл хүчинтэй гэж тэрийг хамгаалж мөнгөний аваад өстой хэний ч өмнөөс яаж хамаагүй хамгаалт тэмцчихэд тийм нэг зомби нохоо маягийн болцсон хуульчдыг бэлтжиж тэрийн өмгөөлөгч нар. Өөрөөр 90 оноос хойш манад бэлтгэж байгаа эдийн засгийн хуульч гэдэг бол цэвэр энэ мөнгө хэвлэгчдийн тогтолцоог хамгаалахад чигдэгдсэн. Тэдний боловсон хүчин болохоор Монголын боловсон хүчин биш болчих жоох байхгүй юу? Тэгээ тэдний тавьсан систем дотор ажиллах чадвар. Тийм. Өөрөөс гарах юм бол тэдний зааж өгсөн хайрцагцсан байж байгаа зомби бодохчихсан систем дотор. Тий. Тэр систем дотор л тэд нар энэ туйлын үнэн штэ. Тий. Надад тэгж тэр багш заасан штэ. Энэ систем дотор. Тий. Манай санхүү эдийн засгийн дээд сургууль багш ингэж надад зааж өгсөн штэ. Монетарист онлог. Би он завчихсан штэ. Тэгээ би он завчихсан. Энэ л үнэн. Нөгөө багшны яасан гот нь намайг солонгосын их сургууль юм уу Америкийн нэг тийм Чикагогийн их сургууль дээр мэрэгжлийн зүйл надад ингэж заагаад өгсөн штэ. Ингээд өөрөөр хэлбэл нөгөө эдгээр мөнгө хэвлэдэг санхүүгийн тогтолцоо эдийн засгийнхаа зөвхөн эдийн засаг гэдэг дээр нэм сүрэг одоо боловсролын тогтолцоогоор нөхцөл. Тийм жижигчээд тэгээд дараа нь энэ чамлалтаа яг энэ дундаас дахиад монголчууд нь гарч ирээд юм мэд ч юм өөр Аз Африкоос өсөж магадгүй гэдэг үүдээс нь бүр боловсролын тогтолцоог нь бүр 6 настайгаас нь эхлээд юм уу 5 настайгаас нь эхлээд хүүхдүүдийг унган соёл эцэг эхээс уламжилж ирдэг нөгөө биеийн удамшил сүнсний удамшлын тастаад орчин үеийн Кембрижийн боловсрол гэдэг нэрээр хүүхдийг 5-6 наснаас нь эхлээд энэ тогтолцооныхоо сүрэг хүн сүрэг болгож хувиргах юм хийгээд явчихна. Бид нар урд өмнө дэннүү боловсралтай өгд юм хүмүүс. Одоо хаадын боловсралтай байсан. Одоо бол бид нар боолын боловсралтай болоод
одоо 90 жил болж байгаа болов гэж хэлмээр. Одоо ингээд Монголын бүх залуучууд хөдөөнөөс аав ээжигээ шатааж гэр орноо сониож те орж ирээд энэ Улаанбаатар хотод юу болж үйлдвэрлэгдэж байгаа гэхээр зэрэг ерөөсөө Монгол орноо өгөөсгөгч энэ ёс заншлаа өгөөсгөгч болж үйлдвэрлэгдээд тэгээд мөрөөдөл нь болохоор энэ зээжилсэн ном энэ байгаа орчинтойгоо ингээд хүлээн зөвшөөрөөд дасан зохицоод ирэхээр зэрэг яадаг вэхээр Солонгосыг мөрөөдөд Америкийг мөрөөдөж эхэлдэг. Тэгээ Америк руу мэдээж өдрийн од шиг явна. А Солонгос руу явж байгаа нь бол тэнд очиж боол болдог. Тэгэхээр Монголын өнөөдрийн боловсролын систем бол боолуудыг бэлдэж байна. Хаан заяатай хүмүүс биш. Тэгэхээр бол энэ сургууль төлбөрөө хураалгаад байгаа тий 10-12 мянган одоо оюутантай сургууль дээд сургууль байна шүү дээ. Энд чинь дунджаар сая 400 мянган төгрөг хурааж авлаа гэж утгах чинь энэ чинь 12-3 тэрбум төгрөг хурааж авчих шүү дээ. Тэгэхээр чин зэрэг эн чин энэ тэрбум төгрөгөөс чин одоо хүмүүс цаана кармагаал төнтийл гэж байгаа шүү дээ. Хитэн багш нарт яах юм бэ? Сарын 500 багш нэг 500 мянган төгрөг өгөхөд 2.5 тэрбум ойлгомжтой байгаа байхгүй. Тэгээ ингэж тархиа угаалгаж одоо өнөөгийн цагт хадгаламж зээлийн хоршоо болчихсон байгаа тий. Өнөөдрийн энэ үнэхээр энэ дээд боловсрал өгч байгаа гэж яригадаад байгаа энэ хадгаламж дээд сургууль нэрийн доор хадгаламж зээлийн хоршоо ажиллуулж байгаа. Боловсралтай иргэн боловсралтай ус хөгжлийн гэдлээ. Тэгэхээр л нөгөө манайхан чинь иргэн рүүгээр бүхэл мөнгө хийгээд би зөвхөн тооцож яхад одоогоос 5 жилийн өмнө Mobicom корпорац шүү дээ тий. Бүгдээ гар утсаа шуурчихсан үед энэ Mobicom корпорацийн олдог жилийн орлого манай эцэг эхчүүдийн одоо ихтэй цуврал төлж байгаа мөнгөний дүн хэмж хайрал яг адилхан байсан байна. Гэхдээ зэрэгчин бол монголчууд ер нь айл гэр бүрээс бол энэ боловсролын тогтолцоо буюу хүүхдүүдийн боловсрол зарцуулж байгаа мөнгө бол асар их гэсэн шүү дээ. Тэгэхдээ зэрэгчин бол нэг юм байна. Ер нь боловсролын асуудал гэдэг бол маш өөрөө их том өргөн том сэтгэлтэй. Ер нь бас бидэрт ийм байдаг шүү дээ. Манай өвөг дээдсээс сурч ирсэн. Ер нь одоо сэтгэлийн эзэмдвэл ийм хайчилтай гэдэг нэг үг. Тэгвэл зэрэгчин бол бид ур хүүхдүүдэд хооч үе тийм үү? Гадаадын бол ийм стандарт янз бүрийн бол одоо стандартад хөтөлбөрүүдэд захируулж тэдний бол тулан хүлээл гэсэн. Гэхдээ бид нар бол энэ хөтөлбөрөөр энэ бол төсөл хөтөлбөрөөр ийм бол одоо юм хэрэгжүүлээ гэдэг. Тэгэхээр тэр нь бол янз бүрийн гоё үгтэй тийм үү? Одоо гоё нэртэй тийм төслүүд бол явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэг ойлгохтой тэгдэг үстэй. Манай боловсролын манай мэрэгчлэлтээ санаа зовоод л нэг том хөтөлбөр боловсруулаад тий судалж байгаа. За энэ л улсаар нөхцөлөх юм гээд нэг хөтөлбөр авчираа хэрэгжүүлж чинь гэж бодоод идэг. Гэтэл бол бодит байдал дээр юу гэхээр цаанаас та нар энийг хий. Тий. Тэгээд жоохон мөнгө өгнө. Тэг. Одоо нэг тим юм нэг хөтөлбөр Дани Дагийн хөтөлбөр, Кембрижийн хөтөлбөр нэг тим юм хэрэгжүүлж байна. Ингээд бужигнуусаар байтал өнөөдөр дунд сургуулийн үнэхээр би бол дунд сургуулийн одоо сургууль дээд сургуулийн сургуульд аль нь энэ унаж байгааг бол өөрийн биеэрээ гэрчин бай. Би танд нэг сонин жишээ ярив. Яг энэ дээд улсын стандарт яасан чинь нэг Америкийн одоо профессор хүн л ирж одоо тэр стандарт боловсруулахын сургалтыг зөвлөгөө хийм гинэ. Тэгээ намайг ус нэг экспертизийн комисс гээд тэр нь суух ёстой гэд. Суулаа. Нөгөө нөхөр чинь Монголын долларын ойлголтолгаа ярьж байгаа юм. Энэ Африкийн хоцрогдсон улсуудын тэгээд би тийч чадахгүй тэр орчуулагч нь одоо гайгүй хэлтэй хүн байд. Гэхдээ та ингэдэр Монголын талаар хэр зэрэг мэдэж гин гэсэн. Би мэдчихгүй гэж байна. Гэхдээ та ер нь өмнө хаана яасан гэж тэр Африкийн одоо янз бүрийн орнуудын тэнд одоо тэр боловсролын талаар зөвлөгөө өгч ингэж явсан хүн юм байна л. Гэхдээ таны тэнд зөвлөж явсан орн чинь Монгол биш ээ. Манай энэ Монголын чинь та эхлээ та Монголыг энэ ерөөсө хүн ардын нийт боловсролын төвшингийн энэ нэг ойлгооч. Энэ та нар ямны энэ семинар хийж байгаа улсууд ч гэсэн энэ хүнд бүх байдлыг нэг танилцуулъя. Тэгвэл энэ хүн чинь бол нэг Африкийн саяхан бичиг үсэгтэй болсон нэг орны тэнд нэг боловсролыг эхлүүлж тэнд зөвлөж исэн хүнийг
Монгол орнд ачаар зөвлүүлнэхээр таны санаад бууж гин үү? За тэгэхээр нэг иймэрхүү байдалтай л юм болоод байна да. Гонжижоо. Жишээл Mobicom тэр төлөвсөн мөнгөөр өнөөдөр бол Монголын хамгийн дөнгөж төлбөрийн компани боллоо. Бүх аймаг төв сургуулиудыг ингээд хуцаар хамтлаа гэх тийм. Эдгээр бол ингээд төгсөж шээ. А манай боловсролын тогтолцоо зөвхөн ихтэй сургуульд нь тэр хэмжээний мөнгийг жил төвлөрүүлж исэн гэсэн одоо бол үндэсний дампуурлын мэдэрч байна тийм. Тэгээ би ингээд гайхаад байдаг байхгүй. Жишээлбэл ингэж хэлсэн. За танаа дунд сургуулийг төгссөн хүүхдийг жишээл одоо нөгөө гадаадын их сургуульд сургуульд ороод ирэхээр 12 жилийн сургууль төгссөн. Тэ? Танаас 10 жил тийм шүү дээ. Ялгаа юугыг тэр хүүхдийн үдсэн юу байна? Одоо ч гэсэн шалгалт гэдэг бол мэдлэгийн төвшин шалгаж авах хэрэгтэй. Стандартаар 12 л авах хэрэгтэй. Шайч байгаас тийм. Тэгвэл манайхан заавал 12 жилийн сургалттай болох гэл. Нөгөө юу хөтөлбөрүүдээс хинж мэдэхгүй. Яагаад заавал 12? Яагаад 12 байх хэрэгтэй юм? Мэдэхгүй тодорхой юм тийм. 10 байвал жишээлбэл бид нар бодож шít. Эдийн засгийн хувьд бол хүнд байгаа улсад жишээлбэл тэр олон сургуулиудыг хийжээ, тэр олон бүсдийг хийжээ гэдэг. Юу одоо ерөнхийдөө боловсролын тогтоогоо шахаад бараг 9-с байлгаж хийсэн ч болохоор байгаа байхгүй тийм. Одоо тэгсэн чинь 1 2 дугаар ангил хүүхд зөвхөн тоглолтог байх хэвээр ингэсэн баах юм яваад өөрөөр хэлбэл хуучны нөгөө бэлтгэл ангиж байсан чиглэл одоо бараг 1 дугаар анги болцсон ч юм шиг тийм. Хагас жилээр үсгэлийн баяр хийдэг байхад тэгсэн өөр хоошлоо бүтэн жилээр үсгэлийн баяр хийдэг. Баахан хий зардал яваад байгаа юм. Яг тэгээ боловсролын чанар одоо энэ хүмүүс хүүхдүүдийн авсан юм юу вэ гэж шалгахаар уушнасаа муу гэдэг. Тийм. Ягаад 12 одоо боловсрол 12 жилийн боловсролын системийг манай тулгаад байна гэдэг чинь хүүхэд өөрөө хөгжих гэр бүлийн боловсрол болж явах хүн өөрөө болоод хөгжих тэр болцоо хаач хязгаарлалт хашиж байгаа байхгүй юу? 12 жилийн дотор бол одоо өнөөдөр 2-7 одоо чинь 2-7 хоногт заачих юмыг бол 2 сард заадаг болгоо. Нэг талаараа тэр хүүхдийг залгаагаад байгаа. А хоёр талаараа болохтой зэрэг чинь хамгийн гол нь манай эцэг эхчүүд ойлгож байгаа хэрэгтэй. Яагаад одоо ийм боловсролын түвшин унаад байна гэдэг зэрэг чинь ер нь ялангуяа энэ либерал боловсролын тогтолцоо бол угаасаа хүнд зориулагдсан биш байхгүй юу? Тэр хүмүүсийг удирдах байгаа тэр анги давхаргын эрхийг хамгаалсан ийм боловсролын систем байхгүй юу? Тэгэхээр энэ номон дээр байж байгаа шүү дээ. 1980-аад оны дундуур бол Лос Анжелес хотын бүх одоо 10 жилийн сургуулийн сурагч нараас шалгалт авсан байл та. Дунд ангийн сурагч. Дунд анги гэдэг чинь бол одоо манайхаар бол 7-8 дугаар ангийн хүүхдүүд бас. Тэднэрдээс ингэ шалгалт авах чинь тэр хүүхдүүдийн 50% нь Атлантын талаар хаана байна гэдгийг зааж чадахгүйсэн байхгүй. 36 гэдэг тооны 50% болох гэсэн ийм бодлогыг бодож чадахгүй байхгүй. 36 гэсэн тооны 50%-ийг нь олох тэр бодлогыг бодож чадахгүй байхгүй. Гэхдээ зэрэг ойлгогдож байгаа. Гэхдээ зэрэг чинь бол ер нь бол манай эцэг эхчүүд сүүлийн үед бол одоо их яриад байгаа энэ асуудлын гол нь бол угаасаа бид нар ийм боловсролын системийг тулгын хүлээлгцсэн байна. Тийм. Чанаргүй боловсролын систем. Чанаргүй боловсрол. Ердөөсөө яг энэ ном чинь өөрөө хүн сүрэг гэж байгаа. Энэ боловсролын систем бол угаасаа бол хүн сүргийг үйлдвэрлэдэг үйлдвэрлэл болчих. Хүн сүрэг гэдэг бол тодорхой хэмжээний бол хэлтрхийн мэдлэгүүдтэй байгаа хэлтрхийн имийг өнгөцгөн одоо сурсан биш. Тэрийг судалсан биш, өөрийн болгосон биш. Зүгээр тэрний бол нэр томьёо, зүгээр нэг тодорхойлтуудыг хальт хөлт сонссон. Ийм усуудын бөөгнөрл цуглуулгыг хийх ийм бол бүтэн бүр том систем байна. Манай энэ орон тэргэж байгаа сургалтын хөтөлбөр одоо энэ сургалтын системүүд гэж систем л гэж ярих юм да юу гэж хэлэх юм. Ийм жилдээ нэг өөрчлөгдөх юм аа. Энэ олон өөрчлөлт байхад өнө гардаг оюуны бүтээгдэхүүн ер нь таарахл болж таараа. Тэгэхээр чинь ер нь хүндрэлтнээс толгой дээгүүр тархитай заяасан Монголын ард түмэнд уламжилт сурган хүмүүжүүлэх ухааны үнэрч байхгүй ийм хөтөлбөрүүд боловсруулаад байвал Монголын боловсрол хаана очих вэ? Хуучин чинь бол монголчууд чинь ерөөсө хүнээрэн хүн хийдэг. Дээрээс нь эрдэнэ номтой болгодог бүр хэдэн зууны тогтчихсон өөрийн уламжилттай. Ерөнхийдөө юу шүү дээ. Бид нар энэ төр худлаа хэлдэг барьдаг чинь монгол хүн учраас бид нар худалж байгаа юм биш ээ. Бид нар юм байгуулж ирсэн тэр социалист нийгэм тийм ээ. Тэр тогтцтой л холбоотой шүү дээ. Бид нарт өөрсдийн нэг үзэл бодол гэж байдаг тийм. Тэр юмаа бол үргэлж нууж төрөөс одоо зааж өгсөн тэр жанжин шугамтай нэг санаа бодолтой байдаг. Өөрийнхөө хандаж болохгүй зөвхөн одоо намын заасан итгэл үнэмшлээр амьдэрдэг тийм ээ. Энэ юмнаас гарч болдгүй ийм л ертөнцид бид хоёр үнэнтэй л явсан байхгүй.
бид нар ингээд шүтлэгтэй байсан би өгчээждэг амьдрал хойлоо бурханд ингээд залбираад хөөрхөн тэндэх нууц одоо нууц бүлгэн маягтай хоёулаа гараа сургууль дээр бурхан байхгүй тэргээд яриад тийм бид нар бүгдээрээ л одоо нам засгийн зөв нам нарыг бол одоо дарж авсан нэг том амжилт гихтээ яриад өгчээждэг тэр томоолон сайхан нам нарыг хадсан гэдгийг сонсоол тийм бид нар бүгдээрээ ийм хоёр ангилалтай байсан. Харин манайхан баг худлаа хэлдэг. Харин гайгүй өөр болж байгаа шүү. Японд одоо хамгийн худлаа хэлдэг гэвэл Японд нэг социализм байгуулалт хайхад бол нэг 20 жилийн дараа бол өстой тамтаггүй худалч улсууд болоо л гарна. Бурхан баггүй гэлтэй. Гэтэ хараад бурхан гэдэг. Энд чинь бидний тийм туулсан замаас л болж байгаа юм. Одоо би нэг юм гайхдаг байхгүй. Хөдөөжихөн сургууль сурахын тулд Монгол дэлхий дээр хэдэн мянган жил яваад ирсэн хөдөөжихүүгээ устгаж иж малаа зарж иж хөдөөжихөн сургууль сурдаг тий. Тэгээд урд нь 90 жил болж исэн юм бол тий 1000 жилийн өмнө за 100 жилийн өмнө боловсралгүй байсан юм уу? Тий. Энэ бол бас миний л бодол шүү тий. Бүгд боловсралтай байсан, харин хүчрхэг байсан. Бүгд өөрийнхөө байсан. Хүний юмыг өөрийнхөө биеинд суулгаад 90 жил болж ийл гэж хэлмээр. Яг харсаар хахад ийм муухай зүйлүүд болж. Одоо бүхэл бүтэн голоо бузарлуулсан тий. Голын бүр шээх байтугай бүр ихийн ингээд бузарлаад бүгдийн ухаас эндий чи хайцсан. Тэгээ бүх малаа зараад хот руу орж ирж байгаа хохирж байгаа төмөн олон байна шүү дээ. Тэгээд яг ингээд ийм муухай зүйл болоод хахад амаа өдөрөлдсөн юм шиг, таглуулсан юм шиг. Ингээд би амьдраад яваад ивэл би дуугаад дуулаад яваад ганцхан амин хуваа хичээгээд явбал надад бол хангалттай амьдрал байна л да. Хангалттай. Надад юу л би хийнү, хаашаач явна уу надад бол нэр хүнд байна. Монгол туурахт дотроо би бол хаач л очисон намайг бүх хүмүүс инээж өгддөг. Тэгэл би эх орондоо хайртай олон хүмүүсийг хайж ирсэн. Яг үннийг хайж байгаа. Тэгээ энэ болохгүй юм байна шүү. Бид нэр энэ гэр дотроо энэ отоол бид нар хийхгүй бол хизээ хийж энэ дотогтой эзэн болох. Одоо тэгээд энэ тэгвэл барууныхан буруу чи би яг монголоор ингээд юу сурахгүй гэж бас тоожрол болчихлоо. Наадар чи бас энэ бодолтой байна. Тэгээд бид нар өөрөө өгч болцоо би юм. Шинжлэх ухаан гэдэг ийм хатуу хайрцаг хүрээний дотор хийгээд энэ дотор байгаа юм л үнэн энэ хүрээнээс цааших юм бол худал шүү гэд ингээд хайрцагчсны хамаг гайг л одоо өнөөдөр бид нар үүсч байна. Тэгээд энээсээ нэг салах гал тийм ээ тэр хүрээний гадна үлдсэн тэр мэдлэгийг сэргээх гээл олж таних гээл гэдэг янз янзаар үзэж штэ. Тэгэхээр энэ дөр бол шинжлэх ухааны аргаар энэ мэдлэг төрнөдөг бол өөрөө хүнд. Бүхэл шинжлэх ухааны гол зорилго нь бол тухайн одоо үйл явдал, тухайн үзэгдэл, юмс үзэгдлийн цаана байгаа тодорхой бид харагдахгүй ч гэсэн ийм болгосон шалтгаан нөхцөл зүй тогтолцоог нь эрен хайх. Үрдэл хэрвээ түүний цан тодорхой нэгэн зүй тогтол шалтгаан нөхцөл байдаггүйсэн бол ерөөсөө шинжлэх ухаан гэдэг утгаа алдна гэсэн. Яагаад ийм болчихоо гэдгийг хайж штэ. Яагаад гэдэг үг маань өөрөө түүний цан ийм болцсон болохоор гэсэн тодорхой нэг бодит шалтгаан нөхцөлийг нэгж байгаа асуулт. Яагаад? Яагаад ингэж юм бол яагаад гэдэг үг яа ус хэрэгсэн болохоор гэдэг бол хамаагүй тийм ээ. Түүн тодорхой шалтгаан нөхцөлийг хариулж чадахгүй байна. Тэгэхээр ерөөсөө шинжлэх ухаан маань магадгүй мухар сүсэггүй гэж хэлж болно л итгэл үнэмшил. Бүх юмыг яг бодит шалтгаан нөхцөл эмпирик төвшин. Гэтэ шинжлэх ухааны судалгаа яг үнэхээр эхнээсээ тодорхой нэгэн итгэл үнэмшил суурилдаг. Тэр нь юу гэж? Тухайн судалж байгаа зүйлийнхээ цаана бодит нэгэн шалтгаан нөхцөл зүй тогтол байгаа гэдэгт итгэж байгаа итгэл үнэмшил. Одоо хараагүй байгаа шүү дээ. Гэхдээ үүний цаана юу байна гэж хайна гэдэг нь үүний цаана тодорхой нэг юм байна гэдгийг л хайж ийн гэсэн үг үст. Хэрвээ түүний цаана тодорхой нэгэн юм зүй тогтол шалтгаан нөхцөл байхгүй бол ерөөсөө үүнийг хайна гэдэг нь утгагүй байхгүй. Өнөөдөр нийгэмд их баг хүрээнд гэлтгүй нэг юм сайн юмны давлгаа энэ хүчтэй давлгаалах хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй юу? Одоо жишээлбэл манай Баабар Цэнтэ хоёрын маань одоо Непко хэвлэлийн газар байна. Тэгээд одоо гэгэрсэн хүн, гэгэрсэн нийгэм гэсэн бас нэг тийм том давлгаа үүсгээд маш олон одоо
бяцлаглалын гэгэрлийн ухаарлал гэсэн тийм номнууд хэвлэж байгаа. Тэр бол одоо нийгэмдээ өгж байгаа аюух том оюуны хөрөнгөөр болдог байна. ертөнцийн зүйл тогтлын хамаг одоо нууцыг шинжлэх ухаантчаар тайлдаг физикчд маань, математикчд маань хамгийн түрүүнд яагаад энэ салбар руу ороод ирв? Тийм ээ? Тэд маань цөмийн физикчд болол дараагаар нь эргээл одоо хоосон чанарт ороод ирэх жишээтэй. Тэгээд энэ танин мэдхүү маань өөрөө энэ тойрог маань юу үзүүлэх нөхтэй зэрэг угаасаа бид бодиттой юм, бодит бус гэдэг одоо энэ хоёр юмнаас орчлон бүтдэг юм байна гэдгийг л өнөөдөр хүлээн зөвшөөрөх аргагүй юм л байдалд бид байна шүү дээ. Би англи сургуульд төгссөн. Тийм Английн Кембрижийг сургууль гэж сургууль. Би тэнд доктор хамгаалсан хүн судалгааны чиглэлээр доктор хамгаалчаад 2 жилийн дараа сургуульд буцаад очихгүй. Тэгээд тэнд нэг семинар сууж ирсэн. Тэгсэн миний дээдлийн ангид доктор хамгаалсан нэг Ли гэдэг нэртэй тийм улаан шаргал өстэй англи залуу. Тэр Индонез судалгаа хийсэн. Индонезид кунфу мастеруудын том судалгаа хийсэн. Тэгээд тэнд 2 жил кунфу мастеруудтай амьдраад тэр хүн юуг үтсэн бэ гэхээр тэр кунфу мастер одоо нэг баттан цаас өгөл гараа ингэж тавиад тэр цаас шатчихна. Тэр нэг жижигэн биетэй өвгөн кунфу мастер одоо багш тийм ээ. Маш том биетэй 5 залууг хүрхгүй шүү дээ. Одоо нэг 2 3 алхмын цаана байхад ингээд ширүүгшиг болоход тавуулаа унаад өгнө. Энергиэр зөгч. Энерги зөгч тийм ээ. Тэгээд тэр өвгөн бол юу гэж хэлдэг вэхээр энэ хүчийг би бол өг дээдсээс үнсээс авдгаа гэж хэлж байгаа. Тэр залуу тэр семинар дээр ямар асуудлыг дэвшүүлсэн бэ гэвэл шинжлэх ухаан эсвэл нийгэм соёлын хүн судлал энэ асуудалд яаж хандах ёстой юу гэсэн хариулт өгөх ёстой юм бэ гэж. Тэгсэн манай нэг багш ингэж хэлсэн. Тэр үг хэлсэн бэ гэхээр энэ бол нийгэм соёлын антропологийн хариулт өгж чадах эсвэл хариулт өгөх ёстой тэм сэдв судлагдсан биш гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол нийгэм соёлын хүн судлал гэдэг энэ шинжлэх ухааны салбарын судалгааны онол арга зүй одоо байгаа хэрэглэгдэхүүн нь аливаа зүйлийг судалж таньж мэдэх хэрэглэгдэхүүн нь ийм зүйлийг одоо юу гэдгийг судлаад хариу өгөх тийм багж биш. Биднэрт наадах чинь яг багж нь байхгүй. Наа чин физикийн тухай асуудал яригдчих. Тэгсэн чинь нэг оюутан гэсэн. Тэгвэл хэн хариулт өгөх юм бэ гэж. Тэр багш маш ухаантай хариулсан. Тэр багш юу гэсэн би нийгэм соёлын антропологч миний шинжлэх ухаан энэ зүйлийг тайлбарлаж чадахгүй гэдгийг л би мэдэж байна. Би ямар шинжлэх ухаан тайлбарлаж чадахыг би мэдэхгүй гэж хэлсэн. Монгол хүний аль хэзээ ойлгоцсон, хүртсэн, мэдсэн юмыг ахаад л одоо нөгөө тийш нь болгоод байна удаа гэж. Хуучны зэргийн тактик дээр задын тухай бол нэр их яриад байна. Тэр нэгэн байсан юм гэдэг тий. Тий. Толоо жишээлбэл тийм толоо өвчтэй гэдэг зад их барьдаг байсан гэдэг. Тэр нөгөө өмнө хятад дай хийж авахд нэг 40,000 зэрэг зөглөж толооны 50,000 зэрэгтэй. Байлдах гэж гэсэн чинь толоо хятад янз бүрээр хэлээдсэн. Толоо ухарчдаг. Тэгээ араас нь яваад ирсэн чи яг тэдний дээр бороо ороод идэг. Чамар болоод бүгд хөдөж өгч толоо их хядлах хийсэн гэдэг. Тэгээ тэрний дараа нөгөө газар ус хүн эд баялгаа авдуулчаад газрын сах ус хилгэлсэн байна гэдэг. Тэгээд нэг өгөөдөө хааны бие муудаа тэгээд толооны залианд явуулчлаа гэдэг. Одоо бид нар задын шүтээд байгаа болохоос жишээ нь одоо тэр Джек Водордын ном дээр гардаг да. Жишээ нь хүн бараг 3 сар яваад туулж чаддгүй тэр сахарын цөл мөлийн чинь 2 хоног туулаа гарцсан байдаг. Тэр чинь зүгээр бороо оруулаад явах замаараа ногоо ургуулж байгаа гараа явцсан байдаг. Хүн хизээч давдаггүй фамилийн даваа энэ чинь тий цастаа мөстэй даваагийн чинь хайлуулж байгаа гараа явцсан тэр тохиолдол байгаад одоо хүн тайлж чаддгүй шүү дээ. Тодорхой газар дээр цөлд очиод хүмүүсийг харуулж байгаа бороо оруулчих байд юм уу? Иймэрхүү шид үзүүлэх бол одоо нэг удахгүй монголчуудын хувьд ердийн зүйл шүү дээ. Тэр нь бол Нострадамусын лөндөнгээр үдээд удахгүй тийм болоо. Энэ ч угаасаа яг нэг цаг нь нэрсэн зүйл байхгүй юу? Магадгүй одоо бидний нэг таньдаг мандаг энд энэгээд инээлдэд явдаг гэсэн үндэж тийм хүчин зүйл бууж болох байхгүй да. Тэгэхээр тэр хүн нь өөрөө үнэхээр сайхан сэтгэлтэй бодол буртаг муу бодол агуулдаггүй байх. Тэгээ язгууртай байхад систем билээ. Ер нь бол тэгээ хондоо бас дахиад тайлбарлаа хэлэхэд хамгийн сүүлийн жишээ сүүлүүд манайх яг ярьдаг болсон шүү дээ. 41 онд 11 сард Гитлер Москвад туулж ирээд хөлдөж өгөхөд ерөнхийдөө зогссон шүү дээ. Мөн үү? Тэрийг одоо шинэ эндээс баахан лам аваач зад тавьсан гэж ярьдаг шүү дээ Сталиныг. Тэгээ сүүлд нь одоо нэг 30 хэдэн ламын шарил олдлоо молдол гэж яригдаад байдаг. Зад тавьж нөгөө хизээж болж байгаагүй хүүдэн өвд болгож цасаар балбаж бүгдийг зогсоож аячаад. Мөн үү? Тэгээд нөгөө нэг зүгээр тэр намартаа бараг 6 сард орж ирээд 2 сар ялтын маршал Украин Польш Украиныг эзэлсэн шиг Польш Украин ч юм уу угаасаа зүгээр хүлээж аваад урдаас нь бараг цэцэг барайл офсыг одоо нэг аймаар
Байдж ураад нэг эзэлсэн юм шиг гонтой. Югослав Австрик эзэлсэн шиг. Тийм тий. Яг Польшиг тэгж эзэлсэн Украиныч тийм байхгүй да. Өөр үсэн юм шиг байлаа шүү. Тэгвэл Москва турж ирсэн бол Гитлер энэ баг зүгээр замдаа нэг дийслэл цэнгэлэх гэж зогсдог байсан шиг зүгээр инээлдэл од ирсэн шүү дээ. Тэгээ баг турж ирчээр нөгөө сайн бэлдээгүйсэн хайртай ингээд турж иржээж 11 сард нарыг золгоол. Тэгээ цаснасаар балбал. Тэнгуү чи одоо та зүгээр төсөөлтөд танк манк чин ямар хүүдэн төмөрүүлээ. Тэгээ нөгөө германууд чин хурдан эзэлч нэгсэн ямар хувц сунартай байхад 40 градус өвд одоо дөнгөж хасах 30 хүрэхэд Европт өнөөдөр бараг 1000 хүн өгцөн явж штэ. Тэгээ чи зүгээр дайны байдалтай Германыг тэр нэгэн сэргийн форумтоо тэгээ танк манк хүүдэн буу зэвсэг агцсан хүмүүс тэр 40 градус өвдөн тэр хүчтэй 2-3 метрийн цасыг дийлэх үү? Усан өргөлтөө онгоцнууд асрын хандтыг Африкаас татж авчираад шөндөө бүгдээр ингээд мотор хавлж ирсэн энэ асрын хохирлууд байд өвчнөд хохирлууд бичигдэл юм бэл. Тэр болоод их л ноцтой хохирлуудсан юм шиг. Тэр монголчуудын үед нэлээд сайн бодоод үзэхээр нэг жоох юм тарих оюуны нэг жоох чөлөөлмөр юм шиг. Бид нар сурж гээд эдний имийг сураад яваад их юм энэ төрөлтөл нь өөрөө бас нэг Монгол хязгаар өгдөг шиг юм шиг байна гэж. Түрүүн чи энэ нийгмийн одоо гол суур амлуудыг захаас нь дурдлаа шүү дээ. Чи түрүүн та өдөр яг эмэгтэй хүний ясвартгууны асуудлыг ярьж байгаа тэр эмэгтэйчүүдийг хэрхэн үүсдэг тэр проектын онол бол гайхамшигтай зохион онол. Тэ? За тэгээ байж идэл эдийн засгийн суур онолыг үзэхээр юуны онол? Мартас онол. Тэ? Юуны онол гэдэг үсэн шүү дээ. Нөөц баялаг хязгаарлагдвал тэ? Тийм учраас аль чадaltaй нэг л авах хэрэгтэй. Энд чи одоо 40 100 сая хүний амь насыг явлаа. За нэг шийд гаргах нь өөрөө дайм буюу колонч хийсэн байдлаар одоо энэ өнөө хүртэл эдгээр тарих зөвхөнд маш батлах сууж байгаа шүү дээ. 3 дугаар онол нь чөлөө төрсөлтөө онол. Тэ? Одоо үл үзэгдэх гар зохицуулдаг барьдаг. Бүх юмд итгэхгүй ханддаг нөгөө чөлөө төрсөлтөндөө тавихаар яаж юм гэхээр хин шуналтай хин чадж байгаа нь бүгдийг хамдаг. Яг эдийн засгийн суурь тогтолцоо бий болгож. За улс төрийн онолууд нь өөрөө дандаа дай самуу хагарал тий ийм онол. Юуны онол та? Зөрчлийн онол та. Тий, зөрчлийн онол байна, хувилдааны онол байна, мөргөлдөөний онол байна. Одоо гойг нэрлээд байгаа. Тэгэхдээ суурь нь зүгээр л нөгөө эсрэг тэсрэгийн өөрөө нөгөө малтус дээр нөгөө хязгаар малтусны суурь байхгүй тий. Төрүүлж булааж бусдыг хяд устгах цэвэрлэх гэсэн юм онлын одох. Тэрийгэ жишээлбэл тэрүүгээрээ Чингис хааны байлдан дагуулыг тайлбарлахаар 20 дугаар зууны турш Чингис хаан амжилттай марч харагдчихлаа шүү. 21 дугаар зуун гарч ирсний дараа одоо бол Чингис хааны зүгээр гарч ирж шүү. Нэг онлуудаа буцаж харчаад тий. Тэгэхээр бид нар энэ онд руу цаашаа явуулах юм бол бидэрт дандаа ашиггүй онлууд л байгаа. Бид нар яаж Америктэй өрсөлдөхийн чөлөө төсөлтөөнөөр бид нар яаж тэр хязгаарлалт нөөц баялагаас ямар хүчээрээ бид нар булаач авч идэх юм тий. Хоёрдугаар тэр дотоод ясвартгуун ямар байх юм. За хамгийн сүүлч байгаа тэр нөгөө хор хүний индивидуализм өөрийгөө гэсэн онол тий. Чи бүхнийг мэддэг чи чаддаг гэсэн онол. Тийм биш гэдэг нь одоо та бүхэн сая гарлаа шүү дээ. Өөртөө нэг мөнгө тэмрэг хүчин дэр гэдэг шиг тий. Тэгэхээр энэ үндэстэн бол яадаг гэхээр нэг Монгол гэсэн үндэстэн биш 2 сая 700 мянган хүн болж амьдардаг. Тэгээ энэ 2 сая 700 мянган хизээш имлэхгүй байдаг. Энэ дээр авч ирсэн нөгөө нэг олон намын тогтолцоо олон үйлдэл олон зөрчилтэй энэ бас хэсэгдэг. Тэгээ бид нар эднийг цаашаа судлаад байвал хязгаар байхгүй мунхраад л ах. Тэгэхээр бүддизм бол өөрөөр нь бол цаашдаа нэлээд тэлэх болов гэж бодож байна. Юмыг бол олон өнцгөөс харах хэрэгтэй л дээ. Тэгж байж холын бараа харна л да бид нар. Юу юм? Төрийг бол одоо төрийн зүтгэлтнүүд одоо энтер барихаасаа илүү ард түмэн барихаасаа илүү шинжлэх ухаан барьдаг байхгүй. Явж өнөөгийн цагт Монголын шинжлэх ухаан маш шавдар байгаа юм. Шинжлэх ухааныг толгойдон тахиж улсaan хөгжинэ. Энэ эрдэмтдийг эрхлүүлэх хэрэгтэй байна. Тахих хэрэгтэй байна. Говийн догшин ноён хутагт хэмээн алдарсан Монголын нэртэй соён гэгэрүүлэгч Яруу найрагч Данзан Арвжагийн 180-аад жилийн тэртээ шавь нартаан айлтан сойрхож асан бүтээлүүдээс одоо та бүхний сонрыг мялан өргөсөө. Энэхүү бүтээлүүд цаг цагийн хүмүүн хийгээд их болсон 6 зүйлийн хамг амьтны тусад саглашгүй хадистдыг оршоон зүүн цагийн гай цээр муу уйл мунхагийн харангуйгаас авран гитэлгэх
их увдэс тай хэмээн хүрээ хийд орон гэртэн олноороо хөгжүүдэг байжээ. Хойд үеийн хүмүүн бид хутагт бэлгийн энэ хүйхээс сангаас хүртэж цэнхийн ялдамд ном бүтээвээс буйны дээд хэмээснийг санаж бусад лугаан хувилан түгээж уламжилваас олны тусад ном бүтээсэн буян хуран аривдж заяа буян тэгшрэх болов. Ноён гэгэний бүтээлийн сомрлогоос Амсваси шидам шири Ёр урдаас үйлдсэн буян хилэнцийн ач үүрэг нэхэгддэг. Ихэрхүү сэтгэлийн буян эвдэрдэг. Ягуутгэлгүй сайн сэтгэл баривал түүний буян өсдөг. Ерөнхий лүгэн дасвал түүний үг цаваа болдог. Харам сэтгэлээр эд малыг их болгодоггүй. Хааж хадгалахаар явбал их болдог. Хатуу ширүүгээр амьтныг үл айлгадаг. Ханх меташаар айлгадаг. Олон үг хэлснээр үл гардаг. Онж ганц хоёр хэлбэл дуун үл гардаг. Ухамсаргүй үгэн олдогвол хойно гимшил болдог. Улам сэрж хэлбэл сэцэн болдог. Гайхагдъя гэж хүнд зөв буруу хэлж явсаар хүнд мэдэгддэг. Ганц нэг хэлж суувал оновчтой болдог. Хай эсмэдэв хэмээн хүн үгийг явуулбал өгүүлдэг. Хамгийн мэдэх хэмээн өрд өгүүлбэл гинддэг. Хүний гардахыг авъя гэж явтлаа. Харин өөрийн гардах эд малан алддаг. Хүчирхэж амьтныг алъя гэж явтал харин өөрийн амин тасардаг. Хөнөн хорлох сэтгэлийгээс тавьбал өөрт хор болдог. Хүндэрхэж ихэрхэн явбал хөнгөн болдог. Олон эрдмийн нэрийг мэдснээр хамагт үлэргөгддөг. Онож ганц боди сэтгэлийн залгамж эс тасалбал ертөнцөд дахигддаг. Онц бусдын хэлснээр хүнийг үл эзэлдэг. Улам өөрийн явдлаа зөв явбал хамгийн эзэлдэг. Мэдэн хэмээн өөрийн бие ганцаар магтвал олны дэргэд гутардаг. Мэргэдийн зарилгыг олонтай сонсвол газар бүхэнд гайхагдадаг. Мэдлэггүй хүнээр төрийг бариулвал олон иргэн гутдаг. Мэдгч сайн хүн төрийн үг хэлбэл олноон зохирдог. Бид нарын мөрөөдөлдөө хүргэж чадах хүмүүсүүдийг, тийм лидерүүдийг олж тавьж тэднэртэн хязгааргүй итгэл найдвар хүлээлгэж өгч сүүдрийн шинжлэх юм болмоор байна гэж одоо бид нар бухимдан боддог л доо. Төв Азийн нутагт оршин байгаа монголчуудын дотроос халах монголчууд 8 үе дараалан богдж авсан дамбыг Монголын шашин болон төрийн тэргүүнийхээ сэнтээд зарж байснараа бусад монгол овогтнуудынхаа дунд тэргүүлэх байр суурьтай явж ирсэн гэлцдэг. Ийм ч учраас 1911 онд бүх монголчууд эзэн Чингис хаанаас хойш анх удаа нэгдэн ягтарч Богд хаант Монгол улсыг байгуулсан нь өнөөгийн Монгол улсыг байгуулах түүхэн нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэдэг. Чингис хаанаас хойш бүх монголчуудыг нэгтгэх хүч ганцхан Богд Жавцан дамбад байна гэдгийг Орос, Хятад төдийгүй тухайн үеийн бүх дэлхий анзааран харж байсан юм. 1924 оны 5 дугаар сарын 20-нд 8 дугаар Богд таалал төгсөн нь бүх монголчуудын эв нэгтгэлийн хүчийг мэдэрч айн балмагдж байсан дотоод гадаадын улс төрийн хүчнүүдэд амьсгаа авах боломжийг нээж дахин энэхүү аимшигыг Монголын нутагт буй болгох бүхий л нөхцөл боломжийг хааж боох 70 жилийн хатуу бодлого явуулснаар өдгөө үедээ золгосон гэдэг.
Энэ хугацаанд 9-р дүрийн богдож авсан нам худагт тодрон алс холын төвдийн буйцан мужид 1932 онд язгууртан айлын хүү болон мэндэлжээ. Тэр үед төвдийн дотоод байдал туйлын ээдрээтэй байсан учраас саяхан мэндэлсэн хүүг сайтар асран халамжилж нууц байдалд өсгөн сайн цагийг хүлээсэн байна. Гэтэл тэр сайн цаг ирээгүй бөгөөд энэ цаг мөчийг бүтэн 59 жил хүлээсэн гэдэг. Хүсэн хүлээсэн сайн цаг 1991 онд ирж Энэтхэгийн Дарам Салаа хотоос 9-р богдоос 3 насаар дүү 14-р Далай лам түүнийг 9-р дүрийн богдож авсан дам хотогт мөн болохыг би нотлон баталж байна гэж дэлхийд даяар зарлахад монголчууд бид ч бас сонсон баярлаж байсан билээ. Төвдийн хөдөө нутагт эрүүл чирэг өсөж бойдсон 9-р богд бага наснаасаа Бурхны номд шамдан суралцж, сурлаг ухаанаараа бусдаас ялгаран ихэс дээдсийн анхаарал дуртаж тэднээс хайр халамжийг хүртэх болсон байна. Бидний сайн мэдэх Жод Лүжингийн номонд 19 наснаасаа эхлэн сэтгэл татагдан суралцж, тэр үеийн Гарамгай 2 багшаас авшиг хүртэн Нямбыг бүтээн өдөр бүр дадуулсаар өдгөө дэлхий дахинд төвдийн буддизмын чод мастер хэмээх нэр хүндийг олсон байна. Энэ л үеэс Монголын эмэлсэн, шаналсан шавь нарын хүсэл биелэж 1999 онд 9-р дүрийн богдож авсан дам хутагт тэрээр Монгол газраа морилон ирж Эртний лүндэнгийн дагуу Эрдэнэ зүүн хийдэд цагийн хүрдний номлолыг айлдан сойрхожээ. Энэ үеэс Монголын сүм хийдийн тэргүүнүүд түүнийг Монголын бурхан шашинтны тэргүүнд өргөмжилсэн байна. Гэвч богдын сайн санааны айлчлал гэнэт тасалдан 67 настай богдыг Монголоос яарвчлан гаргасан гэдэг. Эдүүгээ 76 настай 9-р богд цаст гимлайн дундах Дарам Салаа хотноо инг тунх оршин тал нутгаасаа ирэх Монгол шавнараа сэтгэлээс гарамгүй сайхан нэмсэглээрээ өгтөн мэдчилсээр сууж байна. Хизээ нэгэн цагт монголчууд бид хин нэгнээс шүтэх, эс шүтгэхээ асууж лавлах шаардлагагүй тийм цаг ирэх бизээ хэмээн бурхан шашны үнэн шавнар нь итгэсээр суудаг гэнэ. Яг богдын одоо шашны тэргүүд өргөмжлөл уушгүй сонин гайхшигтай марсаа гэж. Орой дээр дэшээ ингээд босоо гэрэл үүссэн гэсэн гэдэг. Нэр төрөлгөөний юм чанар. Тэр харагдаж байгаа. Хүмүүс гайхаад ийм байж болох уу гэж асуужсэн. Богддоос үжихтэй шашны тэргүүдээр залаад бүгд нийтээрээ сайхан сүжигтэй тэр олон аймаг сүм хот хүрээ тэр олон сүсгтнүүд цуглаад нэг дор дугундаа багтахгүй тийм ээ гадаа ингээд цуглчихсан. Дараад энэ би орж мөрөхийн санаад хүн болох тэр одоо телевизэн бичлэг энэ хийсэн бол хүмүүс харсан да. Тэгээд одоо дугуун зайг болохоос хүн болох орж одоо зуны дэлгэр цаг байсан бол гадаа хийсэн болохоор байсан баг. Их сайхан зүйл болсон доо. Гэрлэг тэр гарах тэр одоо шав бидний сүжгийн сэтгэлийг батхын тухайд үзүүлж байгаа эрт урлагийн хүч. Гэгэнтэн 9-р богд живзэн дам хотод жанчаллаа. Жанчаллах үеэр хотогтын тэргүүнээ цагаангээ цацарч байжээ. Гэгэнтэн 9-р богд нь 16-р жарны харагчин бичин буюу 1932 онд Төвдийн Лахас хотын ойролцоо Томсог хэмээх газар юуж бүсэн шинжийг үзүүлэн мэдсэн төвхтэй. Бага наснаасаа бурхан шашны судаар дандрын номын ясанд мэрэгшиж дээдийн номын авшиг ишийн ашаанаар шав болныг цэнгүүлэн зохиож олон түмнийг сайн мурд удирдан хөтлж байсан билээ. Гэгэнтэн жанч халахаас өмнө миний энэ дүр нас өндөр би чилэрх болжээ. Ийм шашин амтны төсийг төдийлөн сайн үлдэж чадсангүй. Миний дараагийн 10 дугаар дүр Монгол орондоо монгол хүн болж шашин агуу ихээр бүтээх болно хэмээсэн байна. 9-р богдын дараагийн дүр Монгол орондоо түргэн ховлон төрж шашны нар нь замбуу твийг гүйгүүлэх болтгоо хэмээн сүсгтэн олон хүсэж байна. Гэхдээ ер нь медиа ажил бол их зөв хийж чадвал гоё бүх юм эргүүлдэг. Та татагдаад байна сүлээд. Гүг чинь харга мухардч шүү дээ. Боломжийн ирээр ингэж ярихгүй бол одоо юу гэдэг тэр юм бүгдийг дарддаг. Хүний мартамхай санамжийг одоо бол 100 бол утааг байнга ярьж байгаа. Утаатай болдгийн шүү та нар. Одоо бараад 10 хүний 9 мартцсан л явж байгаа. Тэгээ утаанаас болоод өвчин тусцсан. Эмнэлэгт байгаа зардал яатсан. Зөв өөрчлөлт. Зөв өөрчлөлт хэмээн бухимдангүй давтан хэлэх лавгаахын дүр зураг энэ өдрүүдэд тархинаас юр холцсонгүй. Бодох тусам миний хувьд
хөгжлийн тухай хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой хэлсэн тодорхойлт энэ байлаа. Өндөр байшин барьж олон сургууль төгсөхдөө чухал нь бус. Өөрт хэрэгтэй өөрчлөлтийг хийж эхлэх нь л хөгжлийн үндэс гэдгийг би хувьдаа ойлгосон юм. Аливаа зүйл хоёр талтай байдгийг бид ярьдаг. Энэ ухаанаар урд нь биш дунд нь хөгжиж байгаагч ямар нэгэн учир гэлтэй. Өмнөө байгаа их хөгжлийн сайн муу жишин харьцуулж бүгдийг бус хэрэгтэйг нь алдсныг бус онсныг нь шигшин байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдсан цорын ганц монголлог хөгжлийг бүтээх боломж бидний өмнө дүүрэн байна. Би ч гэсэн зөв өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхээр шийдлээ. Das heißt, der Gehung